ингээд ээлжид нэг юм гоё Арслангийн тухай түүх маань орж ирж байна. За ойрд Арслантай холбоотой түүх орж ирээгөө манай үзэгч сонсогч нар Арслан яасан бэ гэж асуугаад байгаа. За тэгээ өнөөдөр цаалагийн сүүлгүй эмэгчин гэдэг тийм пост маань part 2 болгоод одоо энэ түүх оруулж ирж байна. За part 1 дээр хамгийн сүүлд юу болоод өнгөрсөн бэ гэдгийг товч дурдаад өнгөрье. За сүүлгүй эмээ маань өөрийнхөө хоёр охиноос төрсөн дөрвөн одоо эмэгчин эрслэн дагуулж хөрхөн торниулчаад буцаад одоо ээж нарт нь хүлээлгэж өгөх гээд ирсэн. Охтууд нь бол аль хэдийн Мажингиланы ирчүүдтэй одоо эхнэр нөхрийн харилцаанд орчихсон нэгэн гэр бүл болчихсон байсан. За ингээд дөрвөн өсвөр насны эрслэн дээрээс нь сүүлгүй эмэгчин одоо ингээ Мажингилан дээр хурж ирэхэд Мажингиланы ирчүүд бол айхтар ширүүлж зодож нүдээгүй. Гэхдээ ерөнхийдөө нэг дотнд биш байгаа нь бол мэдэгдсэн байгаа. За тэгээд сүүлгүй эмээ буюу одоо энэ сүүлгүй цаалаа эрслэн маань хар залуу наснаасаа жижиг сажиг зулзуунуудаа дандаа энэ эр арслангуудаас элдв одоо эвслүүдээс нууж зүхтэж одоо ингэж явсаар байгаа сурчсан учраас Мажингиланы ирчүүдийн хажууд одоо ингэ зулзуунуудтай хамт ингэ байна гэдэг болоо ерөнхийдөө баг бүтэхгүй болчихсон байсан гэсэн. Тийм учраас одоо энэ сүүлгүй цаалаа эмээ маань Мажингиланы ирчүүдэд цаашдаа байж чадахгүй гэдээ одоо энэ дөрвөн өсвөр насны эрслэн үлдээчэд бол яваад өгдөг. Дөрвөн өсвөр насны эрслэн бол Мажингиланы хүүхдүүд биш учраас Мажингиланы залуучууд бол ерөнхийдөө хойд эцгийн одоо хатуу гарыг бол энэ дөрөвт бол үе харуулад байсан. За энэ дөрвийн одоо төрсэн ээж эгчдүү хоёр одоо цаалаа арслан бол одоо ямар нэг юм хийж бол чадахгүй. Угаасаа Мажингиланы ирчүүдийн одоо тэр азаргалж байгаа тэр шавар бол үнэхээр юм бас чанга бүс нутагтаа бол донслогч исэн учраас одоо хоёр эгчдүү хоёр яач маргаад бол барахгүй гэдэг нь бол нэгэн тодорхой байгаа. За ингээд эмээгээ сансан дээрэс нь Мажингиланы ирчүүдийн одоо алганы амтыг үндэстсэн дөрвөн эрслэн бол нэг өглөө эмээгийнхаараас одоо орсоргүй алга болчихсон байсан. За цаалагийн эгчдүү хоёр буюу тэр дөрвөн зулцгын ээж нар бол одоо яаж чадахгүй зулцгаад байгаа явж чадахгүй өөрсдөө бас жирэмсэн болчихсон байсан. За энэний өмнөх жирэмслэлтэн дээр бол эгчдүү хоёр Мажингиланы ирчүүдээс бол ууган жирэмсэлсэн юм байгаа. Гэтэл Мажингиланы ирчүүд өөрсдийнх нь хүүхдүүд бишээ гэж үзээд одоо гарч ирсэн бүх зулзуунуудыг нь бол алаад ядчихсан байдаг. За ингээд мэдээж одоо үр зулцгаа алуулсан одоо эгчдүү цаалаанаар одоо өөр ямар ч арга байхгүй ахаад л одоо сүрэнтэн дарагдаад байж исэн. Тэгээд дараагийн одоо орон оролтоор буюу 11 оны 2 сарын ихээр одоо эгчдүү хоёрын хамгийн том нь бол одоо 3 нэг эрэхтэй одоо тийм зулцаг гаргасан. За удаачгүй дүү охин нь одоо 11 оны 5 сард 3 эр нэг им одоо арслан бол зулцаг бол төрүүлсэн байдаг. За ингээд эгчдүү хоёр одоо арслан 8 одоо зулцагтайгаа хамт Мажингиланы ирчүүдийн тогоог сахиад ингээд амьдарч исэн байдаг. За гэтэл одоо сүүлгүй одоо эмээ маань одоо ингээд өөрийнхөө өсөд төрсөн элсэн тасархаа руу явсан боловч жилийн дараа одоо яг энэ хоёр охиныхоо байгаа тэр зүүн Мажингиланы ирчүүдийн нутаг дэвсгэрийн хойд хэсгээр бол үе харагдаж эхэлсэн. За ингээд сүүлгүй эмээ эрэхтээ өөрийнхөө дөрвөн одоо эрслэн дагуулад ирсэн. За тэр дөрв бол яг нөгөө нэг ээж нартайгаа байж байгаад Мажингиланы ирчүүдтэй байж чадахгүй байна гэдээ яваад өгсөн. Тэгээ эмээгээ гүйцэж очиод эмээтэйгээ жил болоод өөртөө насанд хүрсэн учраас буцаад ингээд 5 арслан бол одоо энэ Мажингиланы хойд нутгаар бол харагдаад эхэлсэн байгаа. За ингээд яг сүүлгүй эмээ маань өөрийнхөө хоёр охин буюу Мажингиланы ирчүүдийн гэр бүл дээр яваад очие гэсэн боловч бас чадахгүй. Гэхдээ Мажингиланы хойд нутгуудаар бол одоо ингээд дөрвөн залуу эрслэнгээ дагуулад ямар ч эр одоо арслан байхгүйгээр ингээд төр оршин тогтносон. За энийг бол яг цаалагийн хуваагдал гэж ярьж байгаа. Жинхэнэ цаалагийн одоо омог аймаг бол энэ Мажингиланы ирчүүдтэй цуг хамт байгаа эгчдүүс. Энэ эгчдүүсийн ээж буюу одоо ингээд эр арслантай байж байчихсан элдв зулцгаа дагуулад ийш тийшээ явдаг болцсон сүүлгүй эмээ маань бол тэр аваар одоо ингээд хэсэгтээ амьдарч исэн.
За ингээд ээлжид нэгэн одоо те цаалагийн эгч дүүс одоо ан авдаа гарч ирсэн байдаг. Угаасаа энэ хоёр чинь 8 зулцагтай болчихсон. Мажингиланы ирчүүдээс 8 зулцаг гаргачихсан. Тэгээд яг аяг хөөрхөн бэж исэн гэсэн үг. За 4 им зулцаг бол байгаа. Ингээд тал талаар нь. За тэгээд энэ эдийг ингээд зулцгаа нуучаад юу яаж яадаг анг өрөө хийгээд одос өхөр тахимах агнаад байж явах үед одоо тэдний ард байсан 8 зулцаг руу нь бол одоо энэ юунууд дайрсан цөөвөр чоннууд бол довтолсон байдаг. За ингээд ээж нарыгаа хүлээгээд хоол хүлээгээд сууж исэн 8 одоо тэр зулцган дээр цөөвөр чууны сүрийг ирээд тал тийш нь бужигнуулж уурхын ураад алхын алаад бол асар одоо тийм том довтолгоо болсон. За ингээд Мажингиланы ирчүүд бол энэ үед бол байгаагүй. За тэгээд харамсалтай зарим одоо жижиг зулцгнууд нь алга болоод зарим зулцгнуудыг нь бол маш хүн дээр шахтуулсан байсан. За тэр тусмаа нэг эмэгчин одоо зулцгыг энэ сүүлийг нь тастаад аяжчихсан байсан гэсэн үг. Тэгэхээр одоо магадгүй энэ эмээгийнх нь сүүлийг дастчихсэн цөөвөр чун магадгүй энэ ач охиных нь сүүлийг дастсан байж магадгүй гэж би ойлгоод байгаа. Цөөвөр чун бол ерөнхийдөө маш зөвүүн амтан. Яаж амтныг унгаа нь яг тэр арга барилаараа дараа хойшоо дандаа довтлогоо үйлддэг учраас магадгүй эдний эмээг урд нь залуу байхад нь урж исэн сүүлийг нь тасалж исэн одоо тийм цөөвөрчөнд байх магадaltaй. Ингээд эмээтэйгээ адилхан бас нэг одоо зулцаг эмэгчин зулцаг сүүлгүү болоод ингээд тасраад унчихсан байж байгаа. Тэгэхээр эдний удамд одоо хаашаа дандаа сүүлгүү эмэгчин арслан байх одоо тийм номтой ч юм шиг тийм одоо зүйл болж байгаа. За тэгээд ингээд ямар ч байсан нөгөө Мажингиланы ирчүүдийг ирэхэд бол одоо цөөвөр чоннууд бол зүхтаад алга болсон. За 8 зулцган дээр бол бөөн бужигнаан болоод үхээд алга болоод аюул хэцүү байдалд бол орсон байдаг. За ингээд хоол унд олох гэсэн биш ар хударгаараа хамаг үр хүүхдээр одоо ингээд бөөн осол аваар болчихсон одоо цаалагийн эгч дүүс бол ерөнхийдөө тэгээд үүнээс хойш нөгөө нэг үлдсэн зулцгнуудаа бол хамгаалаад ерөнхийдөө хөдөлж чадахгүй байсан. За тэгээд хөдөлж чадахгүй байгаа учраас хоол унд олигтой олж чадахгүй байсан учраас өөрсдөө бүгдээрээ бол ясаар султлоо бол турсан. За Мажингиланы ирчүүд бол энэ үед бол бас газар нутгаа эргээд бас хоол унд муутай бол ерөнхийдөө бол ингээд явж исэн байгаа. За ингээд энэ эдийг ингээд нэлээд турч мурцсан ядарсан байж явах үед нөгөө нэг сүүлгүй эмээ маань одоо энэ эгч дүүсийг буюу төрсөн охтуудаа хайгаад явж явах үедээ эднэртэй бол таарлцсан байдаг. Тэгээ Аз уулж одоо нөгөө сүүлгүй эмээ маань нэлээд хөгшөрсөн ч гэсэн бас нэг ан авд барьдаг туршлагатай учраас маш амжилттайгаар одос үхэр бол одоо унгасан байгаа. За ингээ одос үхэр гэдэг бол тэр чигээрээ мах калор одоо хүч чадал гэсэн үг. Тэгээд өөрийнхөө одоо төрсөн цаалагийн эгч дүүс хоёр охиныг тэдний зулцгнуудтай нь одоо амьд үлдсэн зулцгнуудтай нь бол хооллож маш том одоо гэдэс дүүргэж одоо ингэж нэг ирч хүч бол өгсөн байдаг. За тэгээд ингээ хоол ундаа эдэж уугаад овоо тэнхээ ороод 7 хоног болсон. За 7 хоног болоход нөгөө нэг 8 зулцахын бас нэг эрд зулцах бол ерөөсөд үхсэн амьд мэддэхгүй алга болчихсон байсан. За энийг бол юу гэж ойлгосон бай гэхээр одоо тэр элсэн цөлд энэ зулцахыг одоо энэ бусад зэрлэг амьтад бол алж идээд одоо дууссан байхаа. Ерөнхийдөө бол олдохгүй байхаа гэдэг тийм юун дээр бол хурж исэн. За тэгээд Арслангийн сүргийг дагаад явдаг одоо олон группүүд байдаг. За тэр группүүд алга болсноос одоо 10 хоногийн дараа нэгэн эр бамб одоо нэг эр зулцахыг үйрийн одоо замын ойролцоо байдаг тийм усан сангаас бол усуугаа сууж байгааг бол олж хардаг байгаа. За ингээд 5 сартай одоо ийм жижигхэн Мажингиланы одоо хүү гав ганцаараа ингээ элсэн цөлд 10 хоног хоол унд усгүйгээр ингэж явсаар байгаад ийм газар ирээд усуугаад байж байгаа нь бол зураглаачдын нүдэнд бол хүрсэн байдаг. За энэ бол үнэхээр гайхалтай тохиолдол болсон. За ийм баг зулцагтайгээ ийм аймаар элсэн цөлд одоо ингээ амьд үлдээд явж гинэ гэдэг бол үнэхээр бас гайхамшигтай. За ингээд хөөхөн нөгөө 5 сартай зулцах чинь усуучаад явж байгаад ахаад нэг 10 сартай зулцахтай таарсан. Тэрэнд гисэн чинь яг тэдний одоо цаалагийн эгч дүүгийн бас нэг тарж бутарсан одоо эмэгчин зулцаг бол байсан байдаг. За ингээд 10 сартай эмэгчин зулцаг одоо 5 сартай одоо
эрд зулцгийг дагуулад өөрийнхөө сүргийг бол хайж явсан байгаа. За тэгээд хэдэн хоногийн дараа эдгээр энэ хоёр ямар ч байсан амжилттайгаар цаалагийн эгч дүүсдэр бол явж ирсэн. За тэгээ энэ үеийг хүртэл бол хүмүүс энэ хоёрыг бол үхчихсэн гэж ойлгож байсан боловч энэ хоёр үхээгүй бүр ингээд цөл дундуур ингээд явсаар байгаад Мажингилааны одоо арслангуудын ширийг хатаасан айхтар арслангууд болох нэ гэдэг тийм яриа хөөрэ гарч ирсэн байдаг. За ингэжидэл 2012 он 1 сар гардаг. За ингээд цаалагийн эгч дүүс мэдээж өөрсдийнхөө ан аавыг хийгээд үр зулцгаад хижээх Мажингилааны ирчүүдийг хооллох тийм одоо үүрэг даалгавартай байдаг. За ингээд 1 сарын дундуур нэг асар хүчтэй бороо ордог. За энэ бороо нь бол 48 цагийн турш бол үргэлжилсэн айхтар тийм аадар бороо орсон. За энийг бол яг хуу тухайн үеийн ажиглал судлаач нар юу гэж үзсэн бэхээр ойрын 100 жилд болоогийн хэмжээний усархаг бороо орлоо гэж үздэг. За элсэн гол гэж байдаг. За ингээд элсэн голын өмнөд хэсгээр одоо эдгээр чинь дандаа гол дамнаж голын эрэг хаваар ингэж отолтонд суудаг. За ямар нэгэн амтан гол гатлах эсвэл ус уух гэж ирэхт үед нь байрдаг тиймэрхүү одоо зохилтолгоотой болохоор гаран болгон өөрсдийн гэсэн эзэнтэй байж. За ингээд цаалагийн эгч дүүс одоо элсэн голын яг өмнөд нь бэлчирт гарцсан одоо ан ав хийгээ байж явах үед энэ бороо үер болсон. За гэтэл өөрсдийнхөө зулцгнуудыг голынхоо нөгөө талд хойд хэсэгт нь бол нуучихсан байсан. За ингээд 48 цагийн турш маш хүчтэй бороо ороод одоо энэ гол бол үерэлсэн байдаг. Энэ бол бүр ингээд элсэн гол ч бүр үерлээд өргөжөөд урсгал нь хүчтэй болчихсон. Цаалагийн эгч дүүс барьсан ангаа бариад голынхоо хойд гарах талд гарах ямар ч тийм боломж байхгүйсэн. За тэгээ голын хоёр талаас одоо өөрийнхөө зулцгнууд руу бол одоо хүрх ирсэн. За гэвчиг голын нөгөө талаас бол одоо хариу өгөх тийм чимээ байхгүйсэн байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо энэ хүчтэй аадар борооноос энэ үернээс болж одоо тэгээд өөрсдийнхөө зулцгнуудыг бол алдж байна гэсэн үг. Ерөнхийдөө бол энэ эрслэнгүүд үр зулцгаа үлдээгээд одоо ан авд мордно гэдэг бол маш эрсдэлтэй байдаг. Араар нь одоо золбин эр арслангууд одоо эсвэл хулгайч эр арслан эсвэл одоо арслангийн наймаачид одоо хулгайн анчид эсвэл одоо цөөвөр чоннууд гэх мэт ийм амьтад энэ зулцгнуудыг нь бол байнга шоглож идэг учраас нэг бол хоолндоо явах эсвэл нэг бол хүүхдүүдээ сайн манах гэдэг тийм зовлонтой номон тулгуурт бол энэ эрслэнгүүд бол орчход байдаг. Ямар ч байсан тэгээд цаалагийн эгч дүүс өөрсдийнхөө зулцгнуудыг үерт алдсан ийм гонигтай бол түүхийг бол одоо харуулдаг байгаа. За ингээд үерийн дараа одоо энэ цаалагийн эгч дүүс бол маш том хохирол авж одоо маш цөөхөн зулцахтаа бол үлдсэн. За яг энэ үед одоо нөгөө хойд Мажингилааны хойд нутгаар одоо нутгалж ийсэн одоо сүүлгүй эмгэн 4 залуу эрслэнгээ дагуулад одоо 2 охин дээр ирсэн. Мажингилааны ирчүүд бол бас л дуртай байгаагүй. Гэхдээ ямар ч байсан одоо тэгээд хүлээж авахсаар байгаагүй. За тэгээ ингээд 4 залуу эрслэн Мажингилааны ирчүүдийн хяналтанд ороод дээрэс нь одоо сүүлгүй эмгэн бол энэ хэдтэй бол хамт үлдсэн байдаг. За энэ хооронд бол яг нөгөө нэг Мажингилааны ирчүүднийг анх ирээд анхны нэг одоо ороод тэндээс төрсэн бүх зулцгнуудыг хөнөөсөн. Тэрний дараа 2 сар дахиад нэг зулцгнууд гаргасан гэж түрүүн ярьж ирсэн. За 3 эм нэг эргээд тэрний одоо нэг эмэгчин бол амьд үлдчихсэн байсан. Гэтэл Мажингилааны ирчүүдийн одоо охин мөртлөө Мажингилааны ирчүүд бол тэр охиныг бол гадуурхаж эхэлсэн байдаг. За ингээ хөөгөөд одоо сүргээсээ явуулах гад. За яг энэ хооронд юу болж исэн бэхээр цаалагийн эгч одоо эгч дүүс ахаад хоёулаа одоо ороо нороод төрөөд амаржаад олон ийм одоо зулцгнуудтай болчихсон байсан гэсэн үг. Гэтэл одоо Баярт мэдээн дээр Баярт мэдээг ихчээр одоо энэ сүүлгүй эмгийн чинь 2012 оны 8 сард буюу одоо нөхдүүдтэйгээ Мажингилааны одоо хүрэгтүүдтэйгээ нэгдснээсээ хойш удаачгүй 8 сард одоо 14 настай 12 дахь төрөлтөө бол хийсэн байгаа. Мэдээж Мажингилааны ирчүүд охтуудын яхаас гадна дээрэс нь сүүлгүй эмэгчингийн бас ороо одоо сүүлгүй эмээ гэж ярих юм да 14 настай одоо арслангийн чинь тийм эмээгийн ороо орсон учраас нөгөө Мажингилааны ирчүүд бол яасан байгаа. Тэгээд сүүлгүй эмгэн чинь жирэмсэн болоод 12 дахь төрөлтөө 14 наснд хийсэн. Бас л айхтар биетэй байгаа шүү.
За ингээд 2013 онд те одоо энэ сүүлгүй эмээ маань 15 нас хүрсэн. За 15 нас хүрсэн учраас одоо тэгээд амьд үлдэхийн төлөө бол янз янзын аргаар бол тэмцэлдэж явсан. За тэгээ Мажингилааны ирчүүдтэй бас ингээд таарч тохирохгүй байгаад үр зулцгийг гаргасан ч гэсэн одоо охтууд нь ч гэсэн бас зулцгийг гаргасан ч гэсэн Мажингилааны ирчүүд бол ерөнхийдөө айхтар хахир хатуу байсан. За тэнгуут нөгөө нөхөр чинь бас л одоо 15 настайдаа бол өөрийнхөө зулцгнуудыг охтуудтайгаа үлдээгээд тэгээд өөрөө ганцаар бол явсан байгаа. Энэ ерөөсөө залуу цагаасаа эхлээл дандаа ирчүүдээс ингээд зүхтаж явдаг ингээд Арслангийн сүрэгт удаан байж чаддаггүй тийм одоо өвчтөй болчихсон гэсэн үг. За ингээд тэнд явж байхдаа одоо Махагены эвсэлтэй бол тааралдсан байгаа. За Махагены эвсэл дээр нэг хэсэг бас эн чинь өөрөө олон жилийн өмнө бас те энэ эвсэлт байгаад энэ эвслийн ирчүүдтэй бас хэсэг баггүй хугацаа өнгөрөөж бас үр зулцуг бол гаргаж ирсэн байдаг. За тэгээд тэдний зулцгнууд бол одоо том болчихсон, эслэнгүүд болчихсон тэгээд зарим нь бүр ингээд төрж мөрөөд бүр ингээд маш олон зулцгатай болчихсон байгаа. За тэгээд яг уу сүүлгүй эмгэн бол Махангены эвсэл дээр очиод өөрсдийнхөө одоо төрүүлсэн үр ачийг бол таньж байгаа. Тэднэр нь эмээгээ таньж байгаа танихгүй нь бол мэддэхгүй. Гэхдээ ямар ч байсан бол маш хатуу ширүүн бол хүлээж явсан. За эмгэн бол яг нөгөө нэг Мажингилааны ирчүүдтэй байгаа цаалагийн октоудчгээ бодоод хэтэрхий найдсан. Гэтэл нөгөө Махагены одоо эвслийнхэн бол тахи унгаачихсан, тахи хідээд байж исэн байдаг. За ингээд сүүлгүй эмэгчин бол асар ихээр өлсөж цангасан өөрөө ам барьж одоо чадахгүй болчихсон учраас ядаж одоо энэ үлдэгдлээс нь идья гэдэг тэр талаар бол одоо дөхөж мөлхөж очисон. Гэтэл одоо энэ сүүлгүй эмэгний одоо хүүхдийнх нь хүүхдүүд гэж ярих уу? Бараг ач охтууд нь одоо тий эргчингүүд нь бол одоо эмээгээ ерөнхийдөө бол тоохгүй өөрсдийнхөө одоо хоол ундандаа санаа тавьж исэн. Эмгэн бол яг нэг жоохон сэг зэм болоод идчихье гэдэг тийм хандлага гаргасан. Гисэн ч одоо ач охтууд нь эмгэнийг одоо өөрсдийнхөө маханд ойртох үед асар хүчтэйгээр бол довтолж эмээгээ бол тал талаас нь бол урсан байдаг. За ингээд баахан эрслэн эмгчингүүд одоо хоорондоо зодолдоод тэгээд энэ зодооны үр дүнд эмээ нь бол үхлийн шарх аваад одоо ингээд явсан байгаа. За ингээд хоолч идэж чадаагүй өөрийнхөө одоо тэ өсгөд төмөвжүүлж бас ингээд хоолож ундалж исэн ач охтуудынхаа гарт бэлб нүдүүлсэн одоо энэ сүүлгүй эмгэн маань ингээд явсан. За гэтэл одоо арсан судлаач нар маргааш өглөө гайгүй байгаадаа гэд яваад очиход Мартлигийн усан сангийн буюу тэр усуудаг хэсгийн хажууд бол ерөнхийдөө амигүй хэвтчихсэн байдаг. Тэгэхээр ерөнхийдөө одоо энэ сүүлгүй эмгэн маань өөрийнхөө үр удамд одоо аяа хоолноос бол зодуулсаар угаад үхсэн гэдэг тийм одоо гонигтай мэдээ бол гарч ирдэг. За ингээд цаалагийн эгч дүүс ерөнхийдөө энэ цаалаа гэдэг удмыг бол цаашаа авч явах одоо түүхэн үе шат ирж байгаа. За сүүлгүй эмгэн бол ингээд Махаганд байгаа өөрийнхөө үр удамд бол зодуулаад ингээд үхчихсэн. За сүүлгүй үлдсэн бас нэг одоо ач охин байдаг. Тэр нь бол нөгөө нэг цөөн өрчөөний довтлогоонд өртөөд сүүлгүй болчихсон нэг охин гэж ярьж исэн. Тэр охин ч бол одоо ингээ нас биед хүрээд өөрийнхөө төрсөн эгчтэйгээ ээж нартайгаа одоо Мажингилааны ирчүүдтэйгээ бол амьдарч исэн байдаг. За тэгээд тэдний төрсөн эгч нь бол одоо нэг эм 3 эр зулцуг бол гаргасан. За ингээд эгчийнхээ зулцгнуудыг одоо энэ сүүлгүй залуу одоо эрслэн маань хамтдаа ингээд харж өсгөө сургаад байж исэн. Гэхдээ гай газар доороос гэчээр бас нэг асуудал гарсан. Тэр нь юу болсон бэ гэхээр Матимбагийн ирчүүд одоо Мажингилааны ирчүүд рүү бол ерөнхийдөө довтлогоонд орж бол ирсэн байдаг. За ингээд Мажингилааны ирчүүд бол Мажингилааны ирчүүдийг дагаж амьдарч байгаа одоо цаалагийн эгч дүүс тэдний октоудын хүүхдүүдэд бол ерөнхийдөө бол маш том эрсдэл бий болж байна гэсэн үг. За Мажингилааны ирчүүд бол ерөнхийдөө Матимбагийн ирчүүдээс бол хөгшөрчгсөн. Ерөнхийдөө бол барахгүй шинж тал руу бол орчихсон. Матимбагийн ирчүүд бол эдний хил хязгаар дээр ирээд өдөр шөнөгүй хүрхрээд ерөнхийдөө нэрт дарамтлж байсан. Мажингилааны ирчүүд бол яг энэ үед одоо ямар нэгэн арга хэмжээ авч чадахгүй очоод зодуулах эсвэл одоо бүр өөрийнхөө энэ үр хүүхэд авгаа хүүхдээ хаяад одоо Золбин Арслангийн замналыг сонгох уу гэдэг нэг юм эвгүй одоо шийдвэрт бол одоо тулчаад байсан гэсэн үг. За гэтэл 9 сард одоо энэ цаалагийн эгч дүүс
хүмүүс тэдний октоодын хүүхдүүд буюу одоо тэр сүүлгүү залуу эрслэн маань өөрийнхөө эгчийн дөрвөн зулцхыг дагуулад одоо эмээгийнхэн одоо өөрсдийнх нь ээж аавыг нь хамгаалж нууж исэн одоо элсэн тасархаа руу бол одоо зүхтдэг байгаа. Ингээд Мажингилааны ирчүүдтэй одоо холбогдсон цаалагийн эмэгчин бол ингээ ахаад хоёр хуваагдаж байгаа. Урд нь эмээгээ дагаж нэг хоёр хуваагдаад буцаж нийлээд ингээ заваар явж исэн бол одоо энэ Матимбагийн ирчүүдээс болоод энэ цаалагийн бардам одоо эвсэл ахаад ингээ салж байгаа гэсэн үг. За ингээд Мажингилааны ирчүүдийг Матимба ирчүүд бут цохоод эдний одоо Мажингилааны ирчүүдийн эвслээс бол юм үлдээгүй бүгдийг нөгөөд алахын алгаад Матимба ирчүүд бол хаан ширээнд суусан. Гэтэл одоо энэ цаалагийн одоо эгчдүү хоёр бол бас ингээд байхгүй болсон. Харин эднэрийн охтууд буюу нөгөө нэг сүүлгүү одоо тийм хоёр эмэгчин эрслэн бол үлдсэн. Сүүлгүү нь бол яг хуу тэр сүүлтэй эгчийнхаа дөрвөн зулцхыг аваад Матимбагийн ирчүүдээс айгаад бол зүхтаад алга болчихсон. Гурван нэг ийм зулцхыг дагуулад бол зүтчихсэн. Тэр зулцгнуудын төрсөн ээж буюу сүүлтэй одоо эрслэн бол Матимбагийн ирчүүдийн одоо хүч нөлөө бяранд одоо бүрэн одоо бууж өгөөд одоо Матимбагийн ирчүүдтэй бол одоо ингээд өвөр төрөдөө ордог байгаа. Өвөр төрөдөө ороод зогсохгүй бүр 2016 оны 3 сард 2 им 16 оны 6 сард одоо 3 им зулцаг энэ тэр Матимбагийн залуучуудад бол төрүүлж өгсөн ийм түүх байдаг. За тэгээд одоо сүүлгүү залуу эрслэн маань эмээгийнхаа ширийг хатааж эгчийнхаа одоо дөрвөн хүүхдийг дагуулж явсан. За тэгээд нэг охин нь бол ерөнхийдөө тэгээд багада өвчин тусаад ч юм уу ягаад ч тэгээд ерөнхийдөө томорч чадаагүй нас орсон. За ингээ 3 зулцгыг бол өөрийнхөө хүүхэд шигээ хандаж хараад дагуулад явсан. За тэгээд хооллож унтлаад бүх зүйлд бол сургасан. 3 одоо зулцхыг бол сүүлгүй эмэгчин бол маш сайн тижээж хөөрхөн том болгосон. За тэгээд ерөнхийдөө өөрийнх нь ороо энтер орж байгаа учраас бас хөгшөрж байгаа учраас өөрийнхөө одоо сүултээ буюу эгчдэрээ очиж нэгдэх тийм одоо санаа гаргасан. За тэр нь бол юу гэсэн үг Матимбагийн ирчүүдтэй очиж орооцолдно гэсэн үг. За Матимбагийн ирчүүдээр очих юм бол одоо энэ Мажингилааны одоо гаралтай 3 арслан бол тэр доор нь эд бат хийгээд байхгүй болгон. Тийм учраас бол 3 арслан бол хөөж явуулсан байдаг. За тэгээ үүнээс хойш бол одоо яг юу уусан нь бол хэсэг хугацаанд бол тодорхойгүй байсан. Гэхдээ ямар ч байсан одоо Крюгерийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очичихсан байсан 3 арслан одоо эрчим хүчний шугамд одоо толгой нь хүрээд тогон цохиулаад үхчихсэн байсан анаашны сэгтэй бол тааралдсан байдаг. За яг хуу анаашны толгой бол яг тогны тэр шугамд бол очиод тог зохиод тэгээд яг унжаад ингээд доошоогоо газар унахгүйгээр яг ингээд тогтцсон байж исэн байна лээ. Тэгээд энэ үед нь одоо энэ 3 одоо цаалагийн удмаас үлдсэн 3 арслан бол гүүж ирээд одоо энэ анаашийг бол идэх гэж үзсэн. За тэгээ ингээ идэж байх үедээ бол одоо айхтар хүчтэй тог энэ шугамаар явж байгаа учраас анаашаар дамжаад энэ одоо 3 арслангийн 2-ыг бол тог зогсон байгаа. За ингээ 2 маш хүчтэй өндөр хүчтэй байсан учраас одоо энэ цаалагийн удмаас үлдсэн энэ 3 2 нь бол ингээд амиа алддаг. За ингээд нэг нь бол одоо амьд үлдсэн. За Матимба ирчүүдээс бол ерөнхийдөө зүхтаж одоо сүүлгүү 2 эгчдүү бол явсан. За тэгээ өөрсдийнхөө өсөд төрж исэн эмээ өвөөгийнхээ амьдарч исэн элсэн тасархайгийн чиглэлд бол яваад очсон. Гэтэл тэнд нэгэн залуу зан өгчихсэн хөвтчихийдэг. За тэнгүүт одоо тэр 2 маань 15 настай болчихсон байсан учраас одоо биеийнхаа эрүүл мэнд бол маш муу хөгшөрсөн байсан. За хоолунд бол ерөнхийдөө муутай гүйж явсан. За ингээд азар харин залуу зан өгчихсэн байгаа учраас бол тэр 2 бол шүнжэнгөө сайхан идэж хонсон. За идэж хончоод тэгээд өглөө амарсан. Гисэн ч одоо төрсөн эгчин буюу одоо сүүлтэй эрслэн бол гидсээ сайн цадхаж яваад тэгээ байгалийн жамаараа өглөө амиа алдсан байсан. Ерөөсөө унтаад тэгээд дахиж сэрээгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо энэ цаалагийн энэ сүүлтэй сүүлгүй эгчдүү 2-ын эгчин
3 эрд зулзаг байсан. Тэр 3 эрд зулзагных нь 2 нь одоо анаа шидэж байгаа тогнцохуулаад нэг нь бол цаашаага тэгээ золбин тэнүүлч арслан болоод явсан. Өөрөө болохоор нэг сайн гидс гарч аваад ингээд өгсөн. Сүүлгүй одоо те энэ эрслэн маань хөгшрөөд тэгээ Бертинхээ эрүүл мэндийн тэр бүх зүйлээр бол муудсан. За тэгээ эгч нь бол тэгээ нас орчихсан. За ингээ ганцаараа одоо цаалаа гэдэг эвслийн нэр хүндийг удмыг бол энэ одоо авж байгаа. За яг нөгөө нэг хоёр ахыгаа тогон цохиулаад өгсөн эр арслан бол яг голомж мэдэрлээд энэ тэрүүгээр явж байгаа нь бол тодорхой. Гэтэл сүүлгүй эмэгчин эрслэн маань одоо тэгээд бас тэнж явж байгаад Нээцүвүү гэдэг эвсэлтэй бол тааралцсан. За энэ ямар эвсэл байсан бэхээр нөгөө Махангени гэдэг эвслийн охтууд болон тэдний ач хөвгүүд охтуудаас үүссэн ийм тусгай шинэ эвсэл байсан. Нээцүвүү гэж залуучуудаас бүрдсэн. Тэгэхээр одоо юу гэдэг юм Махангени бахархалд одоо эдний нөгөө сүүлгүй эмээ хоолн руу мөлхөж байгаад алуулж исэн. Гэтэл одоо тэрний ач охин сүүлгүй эрслэн маань хөгшрөөд одоо энэ Махинганы октоодтай таарч одоо ингэж хоол ундтай бол золгосон. Гэтэл энэ хоёр удам чинь явж ерөөсөө сүүлгүй эмэгчинтэй холбоотой. Сүүлгүй эмээгээс анх салбарласан ийм удам байгаа. Гэтэл одоо биенээ танихгүй гэсэн. Тэгэхээр юу болох вэ? Тэгэхээр бөөн зодон болно. За ингээд хоол ундаа харамлсан одоо энэ шинээр бий болсон Нээцүвүү гэдэг одоо бахархал өөрсдийнхөө холын хамаатан үеэл одоо ихчийг ямар ч байсан маш хүчтэйгээр одоо энэ тэндээс нь хазаж гимтээд зодож одоо амар юм болсон байгаа. За ингээд энэ хүчтэй довтолгооны дараа сүүлгүй эмэгчин маань бол амиа алдсан. За ингээд цаалаа овг удам ингээд дасарчуугээ харж итэл нөө Мажингиланы ирчүүдэд хөөгдөөд байсан одоо нэг охин зулцаг бол амьд үлдчихсэн бас ингээд тэнүүлчлээд явж ирсэн байдгийн байна лээ. Тэгээ тэр зулцаг яг Мажингиланы охин тэгсэн мөртлөө аав нь одоо сүрэгтэй цус ойртуулахгүй гэдэг үүднээс томронгууд нь хөөгөөд явуулчихсан байсан. Тэгээд энэ зулцаг зүхтаад явж байгаа хооронд нь одоо энэ Мажингиланы одоо энэ Калан Матимбачуудад эзлэгдээд ихч ах одоо өчнөө хүмүүс нь үхээд одоо энэ зулцаг бол ингээд гав ганцаар бол явсан байгаа. За ингээд нийгэмт бие даагаад ганцаараа амьдарч исэн энэ залуу эрслэн одоо яг тухайн Саби сандад бол нэлийн хүч төрж гарч ирсэн Нээцүвүү эвсэл, Кумба эвсэл, Маханганы эвсэл гэдэг тийм том хүчтэй эвслүүдээс бол нэлийн цухтаж айж одоо гав ганцаараа ингэж уулахад одоо элсэн толгоогоор бол явж амьдарч ирсэн. За энэ нь болохоор нөгөө өөрийнхөө ээж эмээгийнхаа одоо нөгөө нэг үр зулцгаа дагуулж хамгаалж явж исэн тийм түүхтэй бол нэлээд давхцаад ирж байгаа. Ерөнхийдөө цаалагийн одоо энэ эмэгчингүүд дандаа нэг юм зүхтаж явах иймэрхүү зовлонтой нийгмийг бол өнгөрөөсөн байдаг. За тэгээд ингээд явж явах үед нь Бирмэнгний одоо ирчүүд гэдэг тийм одоо арслангийн эвсэл яг энэ үед бол хүч төрж гарч ирж ирсэн. Тэгээд яг энэ ирчүүдтэй тааралцсан. Энэ ирчүүд одоо тухайн одоо цаалагийн сүүлийн эмэгчин эрслэнг бол нэлийн хөөсөн. За ингээ хөөгөөд яг барьж аваад одоо алах нь хятад нүг харахад бол тэгээгүй. Тэгээд ямар ч байсан хэсэг эднэр хөөцөлдөж жогоод одоо энэ цаалагийн эмэгчин бол цаашдаа ганцаараа ингээд яваад байх боломжгүй, үр зулцаг гаргах боломжгүй. Тэгэхээр яа харахгүй энэ Бирмэнгмийн одоо ирчүүдтэй эвцэлдэж одоо нэг гэр бүл болохоос өөр ямар ч тийм арга байхгүй болчихсон байгаа. За ингээд Бирмэнгний ирчүүдтэй одоо хүчин давтаж нэгдсэн. За ингээд 19 оны 3 сард одоо нэгэн хөөрхөн буланд одоо нэг эр хоёр эм буюу ингээд 3 зулцаг гаргасан. За ингээд цаалагийн цус одоо Бирмэнгний ирчүүдийн цус холилдсон ингээд шин ахиад одоо төрөлд бий болж гинэ гэсэн үг. За тэгээд 19 оны 7 сард бол энэ элсэн голын дундуур бол одоо асар их хэмжээний одос үхэр бол нүүсэн. Ингээд нүүж байгаа үед одоо маш том эр одоо бяртай тийм одос үхрийг нэг эмэгчин арслан бол одоо барьж аваад одоо багалзуурдаад алж байгааг бол харсан байдаг. За энийг одоо арслан дагдаг хүмүүс нэлээд сайн торгоогод харсан чинь нөгөө цаалагаас үлдсэн
одоо Бэрмэнгийн ирчүүдтэй нэгдсэн ийм одоо залуу ирслэн байсан байгаа. За ингээд бүгд баярлаад энийг хараад ингээ гайхаад байж идэг. Тэгээ ерөнхийдөө ийм том одос үхрийг агнахын тулд маш олон тооны одоо арслан ирслэнгүүд нэгдэж 45-аас нэг цаг орчим ноцолдчихж унгаадаг. Гэтэл гав ганцаараа ийм том одос үхрийг унгаасныг бол хүмүүс хараад үнэхээр гайхсан. За ингээд энэ одос үхрийг унгасныхаа дараа өөрийнхөө нөгөө нэг Бэрмэнгийн одоо жирэмслээд гаргасан 3 хөөрхөн зулцгаа дагуулж ирээд бол хоолсон. За энэ бол одоо бараг хэдэн өдрийн хоол болж байгаа. 3 зулцгаа ээжтэйгээ. Гэтэл одоо 2 дахь өдрийн орой одоо энэ Бэрмэнгийн 2 одоо арслан ирж одоо өөрийнхөө үр зулцгатайгаа нэгдээд одоо энэ цаалагийн эмэгчинтэй хамт одоо энэ одос үхрийг эдэлцэж бас дуусгасан байгаа. Хэрвээ ингээгүй болвол бас нөгөө цөөвөр чоннууд одоо энэ эднэр дээр хүрээд ирчихсэн махны үнээрээ тэгээд одоо энэ 3 зулцаг цаалагийн эмэгчин лүү болоо ерөнхийдөө довтолж магадгүй тийм эрсдэл үүсчихсэн байсан гэсэн үг. За ингээд 1 сар өнгөрсөн. За ингээд цаалагийн хамгийн сүүлийн эрслэн маань өөрийнхөө 3 зулцгийг бол дагуулад явж исэн. За гэтэл одоо энэ үед ирвэсний довтолгоо болсон. За ингээд ирвэсний довтолгоо болох үед одоо ээж нь өөрийнхөө зулцгнуудыг чадлаараа хамгаалсан боловч одоо 2 хөөрхөн зулцгаа бол алуулсан байдаг. За ингээд энэ ээжийн одоо анхны төрөлд дээрээс нь цаалаа гэдэг удам уургийн овгийг авч явж байгаа энэ эмэгчинд бол маш том хохирол үүссэн. За ингээд нэг охин одоо зулцгаа дагуулад одоо ингээд хоёулаа бол явсан байдаг. Матимбагийн одоо ирчүүд дээрэс нь одоо энэ Бэрмэнгийн ирчүүд гэдэг энэ хүчирхэг ирчүүд бол гараад ирчихсэн тухайн үед бол бужигн болж исэн. За тэгээд цаалагийн одоо эмэгчин өөрийнхөө ганц үлдсэн одоо охин зулцгийг аварч амьдруулахын тулд одоо энэ юунаас бол холдож байгаа. Бэрмэнгийн одоо ирчүүдээс зүхтаж өөрийнхөө эмийг ихийн одоо амьдарч исэн элсэн тасархаар уу одоо ерөнхийдөө бол явж байгаа. За эдний удам бол ингээд ерөнхийдөө дандаа юм зүхтдаг ороо босгоо ийм байдалд орж байгаа. Ягаад тэгэхээр Бэрмэнгийн ирчүүд одоо ямар нэгэн өөр арслангийн довтолгоонд өртөх юм бол энэ цаалагийн одоо энэ юм эрслэн тэрний ганц охин бас амиа алдах тийм эрсдэлтэй нөхцөлөд үүсчээд байгаа гэсэн үг. Ингээд 2020 он болно. 20 оны 5 сарын үед бол ерөнхийдөө нэлээд одоо тэр хүндийд байгаагүй тийм арслангийн хүрхрэн одоо аюултай чимээ дуу чимээ гарсан. За энд юу болов гэд арслан судлаачид маань машин дэрэгтэйгээ давхиад очиж харсан чинь нөгөө цаалагийн эмэгчин чинь охиноо дагуулж явж байгаад отолтонд орчихсон байдаг. За цаалагийн эмэгчинтэй хамт одоо Бэрмэнгийн бас нэг өөр арслан бол энэ хоёрыг дагаж явж байгаа. Тэгээ гуруула орчихсон. Тэгээ хэний отолтонд орсон бэ гэхээр Нээцүүгийн бахархал гэдэг одоо тийм эвсэл бий болчихсон 20-од одоо тийм арслан байсан. За тэгээ энэ хэд бол ерөнхийдөө энэ гурвыг одоо отоонд хийсэн. За тэгээ маш том хэмжээний одоо зодоонуудын болсон. За үүний одоо гайгаар Бэрмэнгийн арслан бол алуулсан. Дээрээс нь зулцаг алуулсан. Харин одоо цаалагийн хамгийн сүүлийн одоо генийг авч явж байгаа нэг эмэгчин эрслэн бол маш хүчтэй шархацсан. За тэгээд зодуулаад хөхрөөд няцраад одоо энэ тэндээ авахмгүй болсон боловч одоо тэгээ амьд үлдэж чадсан. За тэгээд шархаа эдгээгээ долоогоод өөрөө тэгээд энэ Нээцүүгийн одоо эвслээс зүхтаж ерөнхийдөө амиа аврагддаг байгаа. Ингээд харахаар энэ цаалагийн удам угсаа ерөнхийдөө ингээд салчих гад байдаг. Гэтэл бас салах гад байна уу гэхээр одоо энэ довтлоод байгаа бусад одоо эвслүүд нь өөрсдөө бас цаалагийн цустай байгаад байдаг. Инхээр одоо бие биенээ мэдхгүй учраас одоо ингээд бие биен лугаа амар хайргүй хүчтэй довтлогоонууд үүсэт байна гэсэн үг. За ингээд цаалагийн сүүлийн эрслэн маань одоо хамгийн хүнд шарах одоо зовлон зүдгүүр юмыг үзээд ганцаараа бол одоо баруун тишээ эмэг өвгдийнхээ амьдарч исэн одоо элсэн тасархаа руу яваад алга болчихсон. За тэгээд энэ одоо арслан энэ тэнд үгсэн байх таа гэдэг тийм бодол санаа байсан боловч одоо ойролцоогоор жилийн дараа одоо яг энэ цаалагийн хамгийн сүүлийн эрслэн бол одоо эргэж бол дуранд харагдсан. Харагдахдаа бас ороод орчихсон байсан учраас одоо 21 оны 8 сард одоо Сабисандын баруун талд
Тумбалагийн эрчүүд гэдэг тийм шинэ эвсэл бий болж исэн. Тэднэртэй нэгдчихсэн бас хөөрхөн явж байгаа бол харагдаж исэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Тумбалагийн эрчүүдээс одоо үр удмыг аваад цаалагийн удам цаашаа үргэлжилж магадгүй гэдэг тийм сүүлчийн найдвар бий болж ийн гэсэн үг. За тэгээд удалгүй Тумбалагийн эрчүүдээс бол жирэмсэн болоод цаалагийн хамгийн сүүлийн залуу эрслэн бол одоо төрдөг. За ингээ 3 зулцаг гаргасан. За тэгээ ингээ 3 зулцгаа гаргаад хооллож ундлаад ингээ хөөрхөн байж явах үед нэгэн одоо 21 оны 11-р сард одоо элсэн голын ирэг дээрээс бол нэгэн эрслэн өгчихсөн байхыг бол олсон. За тэгээ очиод харсан чинь нөгөө цаалагийн хамгийн сүүлийн залуу эрслэн одоо хүзүүндээ хазуулсан маш том одоо шархтайгаар бол амиа алдсан байна. Хүзүүн дээр ямар амьтан ингэж хазд юм бэ гэхээр одоо энэ эдний одоо Каланы эр арслан одоо энэ цаалагийн хамгийн сүүлийн одоо эмэгчин бол алсан гэж одоо хүмүүс бол үзэж байгаа. За Тумбалагийн эрчүүдийн хэн нэг нь одоо энэ цаалагийн эмэгчинг голын ирэг дээр бол хүзүүнээс нь хазаж алсан гэж үзсэн. Үзэг үзэхдээ бүр энэ цаалагийн хамгийн сүүлчийн одоо эрслэн маань одоо яг нэг төрөөд 3 зулцаг гаргачихсан байсан. Тэгээ хоёр дахь төрөлтөнд одоо орчихсон. Одоо өнөө маргаашгүй төрөх гэжсэн тийм том цүдгэр гизтэй байсан байна. Гэтэл Тумбалагийн одоо эрчүүд ягаад ч юм одоо энэ цаалагийн нэмэгчин бол ингэж алж устгасан байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр одоо ингээд ахаад өсөж үржээ дэлбэлээд улам олуула болох тийм цаалагийн генетик бол цаашаа хөгжих тийм гоё үе ирсэн байхад гай дарч ингэж хүзүүндээ хазуулж бол одоо ингэж амиа алдсан байдаг. За ингээд 3 зулцаг үлдсэн. За тэгээ 2 зулцах нь бас ямар нэгэн шалтгаангүйгээр бас амиа алдсан байдаг. Тэгээд нэг одоо зулцах нь одоо үлдсэн байгаа. За энийг одоо мөнгөн гэж бол нэрлсэн. За тэгээ энийг цаашдаа мөнгөн цаалаа гэд хэлээд явах юм бол бас болох байх. Тэгэхээр энэ Тумбалагийн эрчүүд энэ анхны төрөлтийг нь өөрсдийнх нь зулцаг биш байж магадгүй гэж үзээд хөнөөсөн байх бас магадaltaй. Тэгсэн мөртлөө хоёр дахь дээр одоо ингээд том цүдгэр эзтэй явж байхад бол яг өөртөөх нь хөвгт байгаа шүү. Тэгэхээр яагаад одоо ингээд төрүүлэхгүйгээр ихтэй хамт алсан бэ гэдэг бас ойлгомжгүй. Магадгүй энэ цаалагийн сүүлийн эрслэн одоо зулцгнуудаа хамгаалаад эр арслангуудаас зодтолцсон байж магадгүй. Ээжигээ алууснаас хойш одоо энэ хөөрхөн жижигхэн мөнгөн гэдэг залуухан эрслэн маань бол өөрөө энэ эрчүүдээс зүхтаж гав ганцаар бол амьдралын мөрийг хөөдөг. За энийг ингээд харахаар цаалагийн удмын бүх эмэгчингүүд өөрсдийнхөө ингээд төгсгөлд нь хэлэхэд ерөнхийдөө цаалагийн эмэгчингүүдийн энэ ширүүн одоо амьдрал цаг хугацааг эргээд харахад үе бүр одоо генерашн бүр нь бол ерөнхийдөө бол янз янзын амьдралыг бол туулсан баг. Гэхдээ л яаж ийж яагаад нэг эмэгчин ч болтгоо үлдээ цаалагийн энэ одоо үр удмыг энэ одоо хүчрэхэг янз янзын эвсэл эрчүүдийн одоо булан тохоогоор гүйж байгаа ч болтгоо ингээд авч үлдчихсэн байгаа. Тэгээ ерөнхийдөө энэ мөнгөн гэдэг одоо цаалагийн хамгийн сүүлчийн эрслэн бол одоо цаашдаа нас биеинд хүрнэ. Тэгээд ямар нэгэн эвслийн эрчүүдтэй очиж нэгдэн тэднэрээс хүүхдтэй болно. Тэгээд цаалаа гэдэг удам цаашдаа байх үгүй юу гэдэг тийм одоо асуулт гарч ирнэ гэсэн үг. За тэгээд энэ мөнгөн гэдэг одоо эмэгчин арслангийн тухай цаашдаа мэдээсэлт олдох юм бол та бүхэндээ үргэлжлүүлээд цаалагийн 3 дугаар парт болгоод ерөнхийдөө ярина. За ингээ өнөөдрийн оруулсан сэдэв маань маш урт хөөрхөн удаан боллоо. Бараг 40 гаруй минут болж байна. За тэгээд юу яа дараагийн удаа та бүхэндээ би өөр энэ Бирмангины залуучуудын тухай та бүхэндээ ярьж өгье гэж бодлоо. Тэгээ бас нэлээд бужигнуулж исэн түүхтэй учраас бас нэлээд томхон сэдэв, томхон яриа болох ба. За тэгээ манай сувгийг дагдаг барьдаг бүх хүндээ бас баярлалаа.